Зохиолч Жансан бүрвийн Амгалан Баатар. Нүүргүй хүн. Роман. 4-р бүлэг. 3 дахь өдрийн баг үдийн алдад аяншиж ядарсан долдоо сая нэг зорж гарсан газартаа хүрч түмэн нөхөөс болсон хар жолмын барааг олж харав. Эсгийн үүдний тотго төшүүлэн тавьсан бэсрэг хөх шургааг хүн үгийг илтгэн. Гийчнэр хэсэг тайнгэлдснээ бор тайлгаан тавглан ойролцоох хонх тарганы бутнаас бөхлөв. Ойр хав голын тохой бургасан шугуйг тойруулан нэгжиж харсан ч амьд амьтны бараагүй. Нар тонгойж уулын цаагуур жаргах төгчээ. Хүү эсгийн үүдийг сөхөн харвал нарийн бургасан уннуудыг босгон матмал тоонд шургуулж хөндлөн тайрцсаар тотго босгон эсгийн үүдийг дарж бэхэлсэн аж. Уннуудаа тойруулан түмэн нөхөөс болсон эсгийн туургыг хөдөрсөн нь нүдэнд тусна. Ахаа очиж ганц хүн амьдардаг болооч тэрв дотроо зэгсэн цэвэрхэн суудаг болтой. 3 хөлтэй сагсагт тулга үүд голлно. Хоймортой тэмч муугүй хэрмэл ширдгийг үс нь халзарсан хөмөн дээр дэвсжээ. Зүүн талаар янгрын элдсэн арсыг хавсарч бүтээсэн ганц хүний хэвтэй ор, доох нь 4 чихтэй хар жалавчны тоогоо байв. Мөн баруун хаяалж тэш нэмгэн төмрөөр буланган бөхөлсөн жижиг модон авдар дээр том жижиг хэдэн савл тагшийг давхарлаж хураасан нь басчгүй зочид гийчин хүн ирдэг бололтой. Үүдээрээ адсах ширдэггүй тул байнга усалж шүүрцээр модон газч цөмөлж дийлэмгүй газар нь бөхчөн хатжээ. Ухаан халингч ажилтаа ираач. Долдоо нэгэнтээ л зорьсных дээр нь энэ өдрийн эзэн ирэх шинж үгүйд нэг орж унтах гэснээ ирвэс чонын аюул бийг бодож бор тайлгаан бараадав. Утаамаа тавьж арга заасан хэдий ч шумуулд бариулж ханшхан унтагч биш хөрвөөн зүдэрч хонов. Шүүдэр унаж чийг ханхалсан булган голын хөндийг өглөөн наран тал шагнан тавиунаар ээхэд долдоо шөнийн зүдэргийг мартаж нойроо нөхөн намуухан хурхирна. Баг үдэд нэг босч голын уснаас ундаалan ээжинхээ бэлдсэн хүнснээс болсон сүүний жаал хурс бяслаг авч идээд ууйдсанда үүгээр түүгээр бахан дэмий тэнж үдээс хойш мөн л унтаж орхив. Хэн нэгэн явархад цочин сэрж харвал Заруу хаан иржээ. Түүний сахал ус ургаж мөдөл нь түмэн нөхөөс болжээ. Сул байж унжсан тоокун гос гутлын төрийг шидэмсээр сулхан боосон нь тунч хэцүүхэн барагтай харагдана. Солиот эр долдоог ихэд сэжиглэн харна. Жолом тийш хараа шидлэх нь оромжийн бараадан унтаж байсанд нь тун таагүйхэн байгааг илтгэнэ. Хар хүү ухсхийн босч мэнд ирээд эцгийн хөөргийг шалвхан барив. Хөөргийг авсан эрнүүдэндээ ойртуулж холдуулан нухацтай наргагүй хэдэнтэй хараад танив бололтой. Заруу хаан бургасан шугуйн дээгүүр хараа сунгаж их нуруудын хяр дээгүүрх уйлан тогтсон хадаг цохиот уулын хотос нухчаа дэнж бэлийг нүд гүйлгэн санааширч удтал харан зогсов.
Долдоод өмнө нь уулсыг дэнж билийг ингэтэл сониучран харж байсан хүн ер тохиолдож байгаагүй тул тунж содон ой тойнд нь хадгалагдахаар аж. Хөө түүнд автуу гэлтэй орчныг ажив. Их голын бургасан шугуй эрг хаяалжийг бүрхэх хонхот харгана. Зэгс шагшуурга хэвгий тал толгодыг зулах шивэт хялгана. Хяаг түрүүхэ эл бүгд нэн үзэсгэлэнтэй. Ай хөө минь ордоо. Миний муу жоломд ойрын мөд хүн шагаагаагүй юмсан гэд зайдуухан торглох нэлээд хашин байрын бүдүүн хээр морины ганцгалааг тайлж бас ч нэлээд хүнд богцтойг буулган эргэхэд долдоо ухсхийн босов. Өвгөн ойрхонтой харз руу хүүг явуулаад амны ус авчруулсны ард богцоон уудлан үүсэн цавир бортогноос багхан савлд ингэний хоормог аяглан барив. Сагсах тулганд гал ноцож дорвог тогоонд бор цай буцалхад өвгөн хэдэнтэй самран жижиг саахунд юулив. Өвгний гэрт байгаа эд хогшил бүгд авсаархан жижиг чухал ганц хүний хэрэгцээнд зориулагдсан аж. Гэрийн эзэн туж дуугүй ойр зуурхныг аялуулна. Долдоо ойрын мэд барааг нь хараагүй тутраг хайсан борцтой шөл аялуулж ховрын юма шуналтая оочлов. Хоосон тагшаан хэдэнтэй долоогоод тавихад харвын нөмөрч бүрий болж байлаа. Өвгөн гадаалаад орж ирснээ хөө минь тэмээгэн чамгүй идүүлсэн бол та харагдана. Өвгөн ахынхаа унааг баруутуулаад олигтойхон бөглөөрэй. Хээр зам хутасд явгаравал ямар сайн байх вэ? Идштэй тэмээ үүр дөхтөл хэвлэгтэй. Хоёул марл гудайтал хуучилнаа. Биеэн хөнгөлж унаага бэгнэ хүүхэ. Гэв. Хүү минь. Чиний эцэг даваа нутаг усндан хүндтэй. Энэ голд нүүртэй. Отог овгон жишсэн ураатай хүн. Чухам ямар бодлоор чамайг манд зарсныг би таашгүй. Ямар тач уулын хнаар танай цуслангаар ахуй амьдрал аятай юу? Буусан суусан улсын яриа цуурай юу гинв? Улс амтан малхуй бараглах болов гэж сонор дэлдэх болов. Эцэг тань надад үг дайв хөө. Эд бүгдийг цугийн нэг сайн хөөрөдөх хүүхэ. Анхан хожир хагаан таны тэл сонсоод мудаад нь хүүтэйгэн хөөрөлднөө хэмээн өгүүлж суудал дээрээ өндөлцөв. Өвгний эрүүл ухаалаг харцанд ховсдуулах мэт долдоо ам нэвүүгүй юу урсгаж гарваа. Аав нь хүүдээ солиот зарав хаанд үг гээгүй цуур гэсэнд ч мөрөх зарав хаан цоо эрүүл хүн бол тодж тэрв долдоо ойр тойрны аж амьдрал дунд цаг жаарай хоёрын ямар тухайд ирснийг ч тэр уудлан бүгдийг хөөсрөн буурж өгөв. Өвгөн үе шүүрс алдан толгой сэгсэрч шимтэн сонсно. Хүүгийнээр долдоо гисэн үү хэмээн баахан ажиж сууснаа. Нүдэндээ галтай хүү байна. Бичиг үсэгт тайлагдсан уу? Хэмээвэл уншиж бичнэ. 10-аад нас хүрэхэд аав маань үсэг нүдлүүлж бичиг сургасан. Мөн бузгай хүү байна.
Манай ноён хан өвш манийгаан яадгай гэсэн юм. Чаргад харсан торгуудыг хамран отов гэхэв. Урдах сайдуудын ухаа татуу болсон. Хаан цагаан сайдуудын халамж татуу болсон. Харин ноёноор хаана хийсэнгүй, харин нутгаар нутгаан хийсэнгүй, харж ирсэн түүхэн гавьяатай. Халамж сайтай өвш хан ижил зайгийн усыг гашуун гээд зулавчв. Били тэгсэн усыг амтайхан гээд ирвчв гэж гуниглангүй аялав. Тэгснэ эцэг тань ахыг чинь явуулж болох л байсан. Чамайг гэрүүлдэг нь надаас үг сонсож мэлми чинь нээгдэг гэснийг. Абас чамайг эрдэм номтой урагштай цовоо гэж тэр. Торгууд түмэн эртнээс өвг дээдсийнхээ түүх уламжлалах ёс заншил сургаал номлолыг үеийн үед дамжуулан үлдээх гэж хүн ардаа үндэс угсаагаан гэсэн сэтгэлтэй болж төлөвших өсвөр хөвгүүдийг шинжин сонгож бэлтгэн боожуулж ирсэн. Айлч нөхцөл ямар ч тохиолдол дайн дажинтай үед ч тийм бэлтгэгдсэн аливааг сонирхож сурвалжлан явагч заншлагч нар өргөсөн тангарахтаа үнэнч байж эх нутаг ард түмэн улс хүрнийхээ төлөө зүтгэж иржээ. Хууль цаазын өмнө хошуу отгын ноёд хан түшмлүүдж зарлиг ёсоор тэрхүү заншлагч нарыг чандлан нууцлж хэрэгтэй үед шаардлагатай зүйлсээр хангаж байх үүрэг хүлээж ирсэн юм. Ухаандан улс орон хүчирхэгжин газар нутгаа өргөтгсөн ч тэр төрөх ямарч хүн ард нь сүйдсэн ч аль эсвэл уршигт өвчин тахал гарч үхэл хагцал нөмөрсөн ч заншлагчид өөрийгөө илчлэлгүй сэмээр тэр бүгдийг бичиглэн үлдээдэг байх нь. Ингэж их түүх маань бүтэн өв уламжлал ёс заншил маань энэхэр хадгалагдаж ирсэн учиртай. Заруу хаан бий бол ангарай багнаснаас өтөл буурай хүртлээ энэ албыг хашиж өргөсөн тангарахтаа үнэнч байж өдих хүрлээ. Өөрийн хэр чадлаар Шинжаан нутгаар ил тарвахтай тэнгэр уул, харус, ховг сайр, жим сайр, чонж, чингэл, алтай, өрөмч, шээрэн гээд бишгүй их таньж элдвэсийг үзлээ. Цөөн цагийн өнгөнд зүс буруулж тэнэг солиогоор дуудуулж явна. Заншлагч хүн хожмын хойн түүхийн хойморт залагдах судар шаштар бүтээхэд нэгэн насны амьдралаа золихонч бий. Гэвч түүх тойрохгүй. Урдах давтагдахгүй тул хичээн зүтгэхээс өөр ялтай. Нас маань өдөлж чадал маанч барагдлаа. Эндээшээ ар Монголдон ясаан тавина. Эх орон элгэн сад минь энд байхад би хаашаа зайлах вэ? Урд цагт Жингийн улс даган явж байж Шинжааны хууй дунгаанд мулцлуулав. Арайч цухтаж яваад эзгүйхээр монголчинчдтэй учирч аймаг гарч билээ. Мэтэхэд хэдэн мөргөлчдөд замчил нутаг буцаж явсан аавтай чинь тааралдаж бишгүй ихийг хөөрөлдөж дотночилж танилцсан хэрэг. Амин тулсан газар тусыг авсандаа ихэд баярлаж хожим нь аавд чинь эцгээс минь дамжиж ирсэн наад хөөргийг чинь барьж билээ. Улмаар эцгийн чинь
дэмд шилд гарч арилжаа хийх нэрээр Улаанбаатар тайж шадралж явлаа. Биелэн, гуйлан, хүнхээр, мажаар бэлд бусын 8 ажтай нөхөрлөж түмний төлөөх өөрийн хэргийг гүйцэлдүүлж ирэв. Аавч нь миний ая зан явдал тухыг гадарлах хойно нэгийг бодож хоёрыг тунгаах буй бизээ. Аягны хариу өдөрт агтны хариу жил тэнгэгчээр ах нь хойштоо хэр чадлаараа хууч дэлгэнэ. Хөө минь. Эр хүний замын хүзөө урт гэж үг бий. 1 сарын дараа ирээрээ. Ах нь чамд амьдрах нутаг, түших садан, угсаа гарвал үүх түүхээрээ бахархах омгшил, байгаа бүхнээ хайрлах ухааныг чадах чинээгээрээ ойлгуулж таниулахыг хичээнэ. Эцгийн чин сэтгэлч садах биз. Гэд тулганд хуурай улаан бургас шургуул ноцоож цай халаав. Долдоо өвгний ярианд шимтэж цааш үргэлжлүүлэн хөөрхийн төвчээртийн аргагүй хүлээн. Зарав хаан цайгаа ойчилж бараад тэр бүр айл хунараар байгаад байдгүй ховрдсон цайны шаарыг ариглан хямгадаад бишгүй ихийг хуужлав. Нэгэн цагт ижил мөрнөөс 100 гар улсыг зорьсон өвгдээдсэн их нүүдлийн тухай манжийн талхинд аргагүй автсан хийгээд ягаад хар шаар, ховг сайр, хар усан, чин, булган голын торгууд гэж нэрлэх болсон тухай урд хожид сураг төдий сонсч байсан өдий төдий түүхийг долдоо ой тойндоо тогтоож авахыг ихэд хичээн чармайн сонсов. Амьдрал хаана хэцүүтэй л байна. Гэвч өвгдээдсэн минь их нутгаан гэж үе олноороо хяарч зүтгэж тэмцэж ирсэн тэр их зовлонгийн дэргэд энэ байдал юу ч биш шүү хөө минь гэв. Хууч өндөрлөхөд долдоо өвгний дэлгэж өгсөн сахлаг хөмөн дээр муу дээлэн өрөөлдөн нөмрөөд хэвтсэн ч мөд унтсангүй. Өвгөн дүнгэнтэл гурхирна. Солиот зарав хааныг улс Монголон торгууд түмнэн гэж бүх амьдралаа зориулж ирснийг там тумч болохноо ойлгосон долдоод хүндлэх сэтгэл маш ихээр төрөв. Ухаан мэдээ орсон цагаас хил давж зовж зүдэрч айх гайхахын туйлд хүрч байх танч ар Монголд ирээд өлсөж ундаасан хизээнийг зовлон зүдрэлгүй тайван амьдрах юм болоо гэж хүсэн хүлээж байх тач энэ зарав хааны ярьсан шиг улс гэр ард олны халдшгүй дархан байдал, уламжлал түүх, ёс заншил, хожим хойчийн тухай эргцүүлж ер бодож явсангүй билээ. Одоо ч гэсэн тойм төдий ойлгох боловч хэн нэгэн яг юун тухай гээд асуувал дэмийл ангалцахаас өөрцгүй аж. Долдоог сэрхэд нар мандсан байлаа. Зарав хаан мөн л явах бололтой цай оочлон сууна. Долдоог морь харчаад орж ирэхэд зарав хаан завл дагшинд борц сөгтэй цайнаас шүүн дүүргэж барив. Хоолын хүн нэрлэхэлгүй сайн идээд авах. Танахнаад алсаасаа зугуух мацна. Ирэхээсээ өмнө шүү. Лавтай 3 өдөр шогшно. Хунааныхаа тааваар явбал мал хүн хоёул зүдүүргүй амар.
Сэвэлцтэл алхуулсаар хүрнэ үз гэд хүүд цоргин харж гайгүй л өмсөн улс байна. Хятад зүгт дөрвөх санаатай гэж таамагласан улсаа муу дурныхан гэж хочлон адлах шинжтэй. Амжиргаа муудаж хүмүүсийн аран шин их эвдэрчээ гэж ундууцсан толгой сэгсрээд хэл давлаа гээд хожихгүй шүү. Үнсэн хийсгэж голомтоо самруулна хэвээ. Амнаас хааж алдна. Османы дээрэмчдийн жанждын нэг Шарв хаан Монголын хэл орчмоор тэнэвжилж харсан бүхнээ мулзалж эмс охтыг олзлон нутгийн хүнээд явуулж баян данжаад 8 чантуу нарт худалдах болсон. Намайг ингэж хэллээ гэж эцэгтэй дуулгаарай. Ховг сайраас ирсэн торгууд айл өрхүүд голын тохоо харига урсац боон сувг шуудуу татаж тарай будаа тарин хамжиргаагаан залгуулж байна. Ядуус голын хоноор явж башиг горилох болсон. Цагаан тарай хадхад унаж хаягдсан шороотой будаа шүү дээ. Хөмн авгайчул харамнан шороотой будаагаа хутгах айдан башиг хүртэн. Хавтгай ховилгүй хүрзэн дээр юу тогтох вэ дээ. Хөөх тарайгаан бол харамнаад ёр хэл айлгахгүй болсон. Малгүй болсон айлууд хүүхэд том хүн гэлтгүй башиг горилохоос аргагүйд хүрч модон барьсан. Хөгшөд ганц нэг улс өл хоолгүй тамиртаад нас эллээ гэж дуулсан. Ойрын ганц амтэн би яхав. Хэдэн навсгар айлын багчуул хүүхдүүд дагуулан ойр хавийн хэдэн боогоо хэсэн башиг горилж амтэн хүнд хэрээрэн тусвалах санаатай өдрийг өнгөрөөж л байна. Намайг сайн сууж байна гэж хэлнэ бизээ. Уулнаас барагтай бууж ирсний хэрэггүй гэж хэлээрэй. Нутаг орноор халдварт шар гэх өвчин тархаад байгаа. Хавтар энэ өвчнийг туссан хүмүүс үхцхээж байна гэв. Заруухан долдоо хоёрын яриа өндөрлөн эргэж уулзахын ерөөл өргөн хоёр тийш мордсон билээ. 4-р бүлэг төгсөв. Зохиолч Жансан бүрвийн Амгаланбаатар, уншсан Эрхэнбаярын Баттарч.